толгой эргэн бодол мэдээлэлд тойрон хүрээлэгдсэн мэт санагдаж байна уу? Бид үнэн бодит мэдээлэл биш, сэтгэл хөдлөлд хамгаалсан үнний дараах нийгэмд амьдарч байна уу? Энэ бүхнийг тайлбарлахаар Монголын баримт шалгах төвөөс Post Fact подкастыг хүргэж байна. Та манай подкастаас нийгмийг тодорхойлж буй үйл явдал, мэдээллийн урсгалыг бодитоор ойлгох болно. Post Fact. За дараагийн нэг чухал сэдв нь бол яг энэ post fact-тай бас тодорхой хэмжээнд холбоотой. Гэхдээ илүү одоо арай өөр агуулгатай илүү нэрэвчсэн нэг сэдв нь бол нэг сэдв нь бол манай байгууллага Мария Ресагийн буюу 2021 он Нобелийн шагнал хүртсэн Филиппиний сэтгүүлч түүний 2023 онд хэвлэгдсэн дарангуулагчтай эрхэм тэмцээн номыг орчуулсан байгаа. Тэгээ энэ номыг ер нь яагаад орчуулах болсон бэ? Ер нь номын гол мессеж ер нь ямар агуулгатай вэ? Тэг талаар сонирх маань. За номын хувьд бол яг одоо баячтай бол хоёул айл сэтгүүлч мэрэгчлээ тий. Тэр сэтгүүлчээр ингээд ажиллахаар сонгох гэх юм уу? Ер нь ингээд одоо хүсэл мөрөөдлөөрөө сонгоод ингээд сургуультанд сураад ингээд төгсөөд ажиллах гад хөдөлмөрийн зах зээл дээр гараад ингээд явж байгаа шүү дээ. Яг хоо тодорхой хэмжээнд салбарынхаа үнэлэмж гэдэг юм уу, байгаа байдал зүйлсийг ерөөхдөө ингээд анзаараад тэг ингээд тодорхой хугацаанд бас нэг ажиллаад үзэхэд нэг юм эргэлтийн зэг дээр гэх юм уу? Ер нь яагаад энэ мэрэгчлийг сонгож өгдөө гэдэг зүйл тий. Надад бол бодогдсон. Бүх хүмүүс бодогддог гэсэн юм мэдэхгүй. За тэгсэн хэрнээл яг ач холбогдлын онлын хувьд мэдээд байгаа тий. Гэт гой хараад бус би даасан хүчрхэг сэтгүүл зүйн салбар байх юм бол үнэхээр л нөгөө бид нар их сургууль сурсан шиг дөрөвдөг засаглал байгаа л тий. Одоо эрхэмтлийн уруул ашигласан янз бүрийн юм дээр хяналт тавиал тэр нь ингээл засраал тий. Тэгэл бид нар нийгмийн эмчлээл ийм одоо тэр нөгөө нэг юу гэдэг юм дээ одоо романтик одоо төсөөлөл маань бол онлын хувьд бол байгаад байгаа боловч бодит байдал дээр яг нэг тэгж өгөхгүй байгаад байгаа юм шиг санагдаад тий. Тэгээ ер нь яагаад ингэж яач вэ та манай салбарч ер нь identity нь юу юм бэ гэдэг юм бодол байсан. Тэгээ яг энэ номын хувьд бол ерөөсөө яг л тэрний л хариулт. Тэгээ Монгол бол яг нэг айгуу том ингээд одоо дэлхийн яг юм арчлалын газрын зургийг хараад үзэх юм бол маш том юм улаан газрын зураг харагдаж байгаа. Одоо Freedom House байгууллагаас гаргасан юм арчлалын индекс гэдэг үзүүлэлтийг харах юм бол ер нь бол 80 орчим хувь нөхөд улаан өнгөөр зурагдсан. Улаан өнгө нь юу гэхээр ерөөхдөө арчлалаас гарсан авторитар дэглэмтэй байна гэдэг. За мэдээж манай уртлахад хоёр бол улаан өнгөтэй байх нь үл ойлгомжтой. Тэрний дунд нь нэг жижигхэн цэнхэр нэг юм цэг шиг юм нь бол одоо Монгол улс байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар ингээ харьцангуй арчилсан оронд амьдарч байгаа учраас одоо бидэрт байгаад байгаа юм маань ямар үнцэнтэй юм бэ гэдгийг мэдэхгүй. Мэдэхгүй учраас одоо яг ингэ сийчээд байгаа байхгүй юу. Тэгээ Мария Ресагийн өөрийнх нь нөгөө бас нэг баримтат кинодаг 1000 төсөлт гээд 1000 cuts гээд. Тэгэхээр ингээд одоо гарыг бид нэг жижиг хэсэг гээд мэдэхгүй шүү дээ. Гэхдээ нэг жоохон ядаргаатай нэг өвчтөй юм шиг нэг юм хорсоол явж 1000 удаа жижиг хэсгэхэд одоо хүн бол эрүүл мэндийн нэлээд л доротох баг тийм. Яг уу тийм. Тэгэхээр бид нар яг энэ салбараа болон одоо энэ сэтгүүл зүйн салбар руу арчлал руугаа яг 1000 жижиг юм зүсэлтээр дайраад байгаа юм шүү. Яг ингээд нэг дор ингээд одоо юу будаад хийчихгүй ч юм уу тий. Ч гэсэндээ жижигнэр ингээд магадгүй ингээд одоо юу сэтгүүл зүйн салбарыг одоо хөгжүүлэхгүй байснараа хараат байлгаснараа ч юм уу. Эсвэл зүгээр л иргэдийн нийгэмд итгэлийг үгүй хийснээрээ ч юм уу. Гэм 1000 удаа төсөө цэчээд байгаа юм биш үү гэдэг энэ асуудлыг энэ дээр хөндөж тавьдаг. Тэгэхээр яг энэ сэтгүүлчүүний хувьд энэ номыг ингээ уншихад бол би чи нэр ийм л учраас тий. Одоо буцаагаад нөгөө онлын мэдлэгнүүд маань ингээ сэргэж эхэлж штэ тий. Яг юм бодиттой болоод эхэлж байгаа. Ягаад тэгэхээр энэ номыг арчилсан ус байжгаад арчлаа алдсан гэх юм уу баг тий. Одоо юу гэдэг радарын доогуур арчилсан бус болж хувирсан гэх юм уу. Ийм улсад сэтгүүл зүйн ажлыг хараат бусаар хийх гэж оролдож байгаа сэтгүүлч өнөөдөр та нарт байгаа одоо ардчлал хараат бус сэтгүүл зүй гэдэг зүйл ийм үн цэнтэй юм шүү. Надад энэ зүйл байхгүй байна. Тийм учраас одоо ийм амар хэцүү замыг туулж байна. Гэхдээ энэ надад одоо би
юу гэдгийг хараат бус сэтгүүл зүг хэрэгжүүлж чадахгүй байснараа нийгэмд тэдэн мянган хүн алдлаа 2 сар тий. Тэдийн тэрбум долларын авилгын одоо хохирол учрлаа гэдэг зүйлсийг бид нарт ингэ тайлбарлаж өгöd байгаа. Тэгэхээр тэр утгаараа энэ бол одоо 21-р зуун бол мэдээллийн 900. Мэдээллийн 900-д амьдарч байгаа ямар нэгэн байдлаар мэдээлэл хэрэглэдэг цаг агаараа мэдээч байна хамаагүй тий. Хүн болгоны мэдчих хэвээр зүйл. Мэдээлэл ингээд нүдэнд харагдаж гарт баригддаг учраас бид нар хийсвэр гэж үзээд төдийлөн ингээд юм ач холбогдлыг ойлгодгүй тий. Одоо талах байх юм бол бид нар яалчгүй өлсөөд тэр биетэй талхыг бариад ингээд идэхээрээ өн чинь чухал юм байна штэ надад гэж ойлгоод байна тий. Гэтэл ингээд бидний тархины хоол бол өөрөө мэдээлэл мэдээ байхгүй тий. Гэтэл ингээд тархи маань өөрөө өсвөлөнд нэрвдээд ингээд мэдээлэлгүй болоод магадгүй идж байгаа мэдээлэл маань ингээд хонцсон тий. Ялцарсан, худлаа, манипуляцийн чанартай байх юм бол хүн өөрөө юу болж байгаа вэ гэдэг асуудлыг энэ номоос ерөөхдөө харж болно. Хараат бус сэтгүүл зүгөө болсон одоо Индонез ч юм уу, Филиппин ч юм уу иймэрхүү орнуудад яг тэр цаг үеүүдэд нийгмийн хүчирхийлэлт болох юм бол яг яаж гарч исэн бэ? Хүн яг энэ хүн чанараа яаж алдчихсан бэ? Бүлгийн сэтгэлгээ гэдэг зүйлийг одоо юу гэдэг хортой мэдээлэлээр өрдөөд яаж хүмүүсийг хооронд нь дүрхэрж исэн бэ гэдэг маш олон жишээг энэ дээр харуулсан байгаа. Тэр донд бас сошиал медиа болон түрүүний хэлэх нэрсэн Facebook платформын гүйцэтгэж байгаа одоо маш чухал үүргийг бас энэ дээр маш ил тодор гаргасан байгаа. Алгоритмын платформын алгоритмуудыг ашиглаад илүү нөөцтэй, мөнгөтэй тий төсөөс магадгүй санхүүжиж байгаа ч юм уу этгээдүүд яаж тэр дарга зүг гарамгаа эзэмшиж нийгмийг буцаагаад одоо юу гэх юм ухруулахын тулд ашиглаж байгаа талаар маш олон жишээнүүд байгаа. Тэгэхээр ер нь унших юм бол илүү олон хүнд уншуулах юмсан гэж хүсэхгүй байхын аргагүй ном. Учираас орчуулъя гэж зорьсон. Тэгээд 2023 онд Сингапурт болсон нэг чуулганы үеэс өөртөө нь уулзаад эрхийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд тэгээд номын орчуулгын эрхийг аваад тэгээд орчуулж гаргасан. Тийм. Багийнхчийн хувьд бол номын редактор гэсэн тий. Ер нь хувь сэтгүүлчийн хувьд тэгээд номыг одоо редакторсны хувьд ер нь ямар гол мессежүүдийг хүмүүс аваасаа гэж хүсэж байгаа юм. Энд нэг 3 зүйл л надад бодогдсон. Одоо нэгдүгээрт яг сэтгүүлч байх, сэтгүүлчээр ажиллах тэр олон одоо дайны үеийн гамшигын үеийн сурвалжлаганд яаж явах тухайн нөхцөл байдал дээр яаж хурдан маневр хийгээд яаж тэр байдлаас гарах тий одоо тухайлбал алын ядууч бүлэгтэй хэлэлцээ хийх ч юм уу тий тэр болгон дээр нөө сэтгүүлчийн өдөр тутмын амьдралд тулгардаг сурвалжлагын явц тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? Тэр урам зориг яаж авах вэ? Тэрийг яаж зохицуулах вэ тий тэр менеж болох сайн байна гэж тэрийг бол суралцахаар байна. За хоёрдугаарт нь болохоор одоо ялангуяа тэр төр засгийн шийдвэр тэднийг дамжуулж байгаа сувгууд гэх мэтчлэн нэг олон нийтийг яаж өөрийн талд болгож байгаа ч юм уу яг энэ мэдээллүүдийн тэр жишээнүүдийг ингээ харахаар хүүх Монголын ямар атлах юм гэж дандаа бодогдсон заяа. Тэгэл ингээл хүүш эн чинь тэрнтэй ямар атлах юм ингээл нэг юм жишээ ингээд тэгсэн юм болсон гэдэг номон дээр илүү тодорхой байх. Тэгээд ингээд тэрийг ингээ уншингууд хүүх тэр яг тэр биш тэр ингээ дүрээрээ бодогд бүр заяа. Тийм болтлоо Монголын одоогийн дүр зураг одоогоос 2016 оноос хойш Филиппинд өрнөсөн байгаа байхгүй. Тэр байгаа юм. За 3 дахь гол асуудал нь болохоор яг энэ том 155 сая хүн амтаа тэр том зах зээлийн одоо 98 гаруй хувь нь сошиал медиа хэрэглэдэг, интернет хэрэглэдэг энэ том туршилтын талбай дээр эхэлж турсан агуулгууд, эхэлж турсан ажлууд дараа нь дэлхийд даяарт тархтын байна гэдгийг хэд хэдэн жишээгээр гаргаад өгсөн. Тухайлбал бүр 9 сарын 11-ний нисгэгч амьд золиослж одоо 2 өндрийг нэгийг мөргсөн тохиолдол хүртэл өмнө нь Филиппинд яригдчихсэн, туршигдчихсэн тэр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тухай хүртэл гарч байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрэн шиг ингээд олон ийм үйлдэлүүд, олон ийм манипуляц одоо техникүүд тэнд эхэлж туршигдаад тэгээд тэндээсээ магадгүй бараг туршлага судлаад тэгээд бусад орноор ингэж дамжиж яаж эрх мэдлээ тогтоож болох вэ? Яаж олон нийтийн дэмжлэгийг ийм манипуляцаар дутуу мэдээллээр, гурамч мэдээллээр өөртөө татаж авах вэ гэдгийг одоо тод томроо одоо гаргалсан тийм жишээнүүд бол бэлтгэнэ байгаа байхгүй. Одоо хэдхэн жилийн өмнө Филиппинд ийм болцсон юм байна. Энэ Монголд одоо ингэж орж ирээд байгаа юм байна. Энийг ингэж ялгаж таних шаардлагатай юм байна гэдгийг аль болохоор олонд хэлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Даяаршлын нөлөө угаасаа л ер нь дэлхийн бусад орнд туршигдсан одоо за эргээр ярил сайн туршлагууд тий. Тэрнээс ч гэсэн бид нэр суралцж байгаа. Сайн туршлагуудыг бид нар ингээд нээлттэйгээр оруулж ирээд судалж байгаагаагаа адилхан одоо
муу туршлага гэх юм уу. Одоо муу хүмүүсийн хувьд сайн туршлага юм да тий. Муу зүйлийг хийх сайн туршлага гэх юм уу. Тэрийг бас ингээд адилхан суралцаал явж байгаа. За ном дээр байгаа бас нэг жишээ бол одоо Cambridge Analytica гэдэг бүгдээр мэднэ тий. Тэдний арга барил ч гэсэн анх Филиппинд л туршигдсан байгаа байхгүй. Яагаад тэгэхээр Филиппинд хэвлэл мэдээллийн суурь боловсрол багтай интернет хэрэглэдэг маш олон хүн ам байна. Өдөрт 4 цаг байхаа. Ерөнхийдөө цахим орчинд өнгөрөөж ийн гэдэг юм үзүүлэлттэй. 2021 оны хүртэл илүү бараг 5-6 жил дараалаад дэлхийд Facebook хэрэглээгээр тэргүүлсэн нэг улс Филиппин байгаа байхгүй тий. Тэгэн гот одоо ард иргэдийн хэвлэл мэдээллийн суурь боловсрол төдийлөн өндөр биш. Цахим орчинд буюу одоо Facebook дээр их цаг өнгөрөөдөг өөр ямар улс байна. Тэгэхээр манайхаас энэ амжилт ерөөхдөө орхосоор аргагүй болчихж байгаа. Facebook бидэд 2021 онд хаа 3000 орчим хэрэглэгчийг хамруулсан цахим орчны судалгаа хийж ирсэн. Тэгээд тэр хүмүүсээс бид нар таны мэдээлэл авдаг гол их сурвалж чи юу вэ гэдээ асуусан чинь 75.6% нь Facebook-ээс мэдээлэл авдаг гэсэн. Тийм бол бид нар бол нөгөө сүүлчтэй үед Facebook бол мэдээллийн сувг биш ээ гэж үзэх гэдэг. Гэтэл мэдээллийг хүлээж авч байгаа хүмүүс тэрийг угаасаа л мэдээллийн сувг гэж харж байгаа. Вебсайтууд, телевизүүд, сонинууд өөрсдийн платформоор анхдагч сувг болгож мэдээлэл татж байгаа ч гэсэндээ заавал Facebook пэйж дээрээ линклэхгүй бол тэрнтэй уншигч таарлахгүй байхгүй одоо Монголын нөхцөлөд нэг үзэх юм бол. Тэгэхээр Facebook бол өөрөө тийм чухал шалбагталтаа суугалцсан. Тэгээд хэрэглэгчдээс ингээд аваад үзэх юм бол мэдээллийн үнэн бодит байдлаас илүүтэйгээр хурд болон хүртээмжтэй байдлыг чухалчилж үзэж байна гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол үнэн байх хэсэг нь бол хамаагүй ямар нэгэн байдлаар нэг юу хааны болов гэдгийг нэг мэдчихэж хахад тэгээд тэр нь хурдан тэгээд босныхын дараах эсвэл болж байгаа нь шууд лайв үздэг ч юм уу. Тэгээд хүртээмжтэй буюу Facebook-ээс авчиж болж байгаа юм бол болж байна гэж ерөөхдөө хэрэглэгчд өөрснөө тийж хариулаад байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол Филиппинд маш төстэй нөхцөл байдалтай байна. Яг зөвхөн Филиппинд биш. Ерөөсөө энэ Филиппин хамгийн олон хэрэглэгчтэй байгаа учраас л маш хурдан хугацаанд арга зүйгээ туршаад сайжруулад одоо их Британид ч юм уу тийм экспортлоод одоо юу гэдэг Brexit-ийг ашигладаг ч юм. Америкийн сонгуулийг ашигладаг ч юм. Трампын 2000 энэний өмнөх сонгуулийн үеэр дагагчдын бас хэдэн хувийн мэдээд бас нарийн тоогоос тодорхой хувь нь Филиппин мэдээж тэр их ч одоо энгийн нэг одоо би Америкийн сонгогч байлаа гэж бодоход юу гэдэг энэ дагагч нь Филиппин хүн биш энэ Америк хүн байна. Энэ бол жинхнээсээ дэмжиж байгаа юм гэж ялахгүй байхгүй. Тэгэхээр яг л энүүгээр одоо юу гэдэг тэр хүний бодит байгаа дэмжлэгийг байгаагаас нь илүү өндөр болгож харагдуулснараа тодорхой хэмжээний юм бидний ойлголцдог хөдөлгөөлж чинь л гэсэн. Тэгээ яг энэ дээр тэр өнгөрсөн сонгуулиар харж ивэл нөгөө Вьетнам дагагчид бас ихсэн. Тий. За яг энэ сэдвэрөө жоохон гүнзгий орохоос өмнө би бас нөгөө номыг уншаад зүгээр байн хурамч мэдээлэл баримт шалгалт гэдэг Rappler ч өөрөө бас баримт шалгадаг байгууллага болохоор тиймэрхүү агуулгатай ярих юм болов гэдэг тийм хүлээлт байсан. Эсрэгээр яг нөгөө өөрийнхөө хувийн амьдрал өөрийнх нь хувийн амьдралын замнал яаж яваад энэ сэтгүүл 100 хурамч мэдээлэлтэй холбогдсон бэ гэдэг аягүй тийм сонирхолтой тайлбарсан байсан л да. Тэрэн дээр яг нэг онцлогтой сонирхолтой санагдсан юм нь юу гэхээр сайн сэтгүүлчрэн сайн сэтгүүл зүй гэдэг бол тэнцвэртэй байдал гэдэгтээ шууд үзүүлж болохгүй. Тэнцвэртэй болон одоо нэгэн жишээ нь худал мэдээлэл төвөж яхад нөгөөх нь магадгүй үнэн ч юм уу те магадгүй жоохон ч юм уу худлаа ярьж илаа гэхэд хоёулууд нь ижил цаг хоёулууд нь ижил орон зай өгөх шаардлагагүй. Яг баримт юу байна? Яг үнэн юу байна? Гэдэгтэй л байнга л ойрхон хамт явж явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр яг нөгөө сайн сэтгүүл зүй гэдэг бол тэнцвэртэй байдал гэдэгтээ шууд үзүүлж ойлгож болохгүй гэдэг нь аюул сонирхолтой томьёол санагдсан юм болов гэж харагдаж байгаа. Тэгэхээр яг энэ ер нь хоцрогдсон ойлголт болж байгаа тийм гэж байна. Манай зөвхөн чөлөөний шинэ хуулийн дээр ч гэсэндээ сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага тэнцвэртэй байх ёстой гэдэг зарчмыг хуульчлахаар санал болгоцсон байж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо дэлхийн хэмжээнд тэнцвэртэй байх гэдэг нь өөрөө бодит байдал нийцэхгүй гэдэг нь бол гараад ирсэн байхад манайх тэрийг хойноос нь суулжил гал явчихна гэдэг бас анхаарал хэрэгтэй. Тэгээд дууяр дээр бас яг Засгийн газрын мэдээ дээр тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийн өмнө тэнцвэртэй байх үүднээс хоёулаа эсрэг тесрэг байр суурийг судалж биччихсэн. Тэгээд би бол дууяа бол тэглэх нь буруу гэж бичээд би тэглэх нь зөв гэж бичихийн тулд маш олон юм ухаж одоо яаж одоо тэр настай хүний өмнөөс сэтгэх үү те тэр хүмүүсийн байр суурь ямар байх уу гэд нэг тиймэрхүү нийгмийн шинж чанараас нь илүү бичих гээд
нэлээд судалсан. Гэтэл яг үндсэндээ нөгөө эдийн засгийн үр ашиг тэгээд улс орны нөхцөл байдал одоо болтол тэр тэтгэврийн зээлээс үүссэн өөр тэр хөгжлийн банкн дээр баланстай байж байгаад одоо буцаагаад Эрдэнэс Монгол руу шилжүүлэх гээд ядаж байгаа. Одоо ингээд тэднээс хойш хэдэн жилийн дараа болтол ингээд өөр уршиг ингээд дуусаагүй, тэр төлөвлөж дуусаагүй. Улс орон тэрэндээ ингээд том ачаандаа ингээд бүдэрч яхад за яг тэнд ахмадууд өнөөдрийнхөө зээлийг тэглүүлээд нэг дараагийнхаа зээлийг авахд сайхан байсан тэр үедээ цагаан сар орчим ингээд дууссан байдалтай ингээд үлдэх одоо нэг энэ нөхцөл байдал хоёр ямар авах гэдгийг ингээд харахад бол эрүүл ухаанаар харахад бол сэтгүүлч яг өөрийнхөө өнцгөр өөрийнхөө одоо чиглэлээр яг үнний талд яг бодит баримттайгаар нөхцөл байдлаа үнэлээд биччих үзүүлчих боломжтой юм дээр тэнцвэртэй байх гэж ингэж бас үзэжсэн тохиолдол байгаа. Тэр яг нөгөө хуурамч мэдээлэл ялангуяа түгэж байгаа тийм эсвэл зорилго нь магадгүй хуурамч байгаа гэдгийг бас анзаарахгүй байх тохиолдол байгаа юм л тийм. Тэгэхээр яг нөгөө ялгаагүй л мэдээлэл юм чинь тэнцвэртэй л байр суурийн тэнцвэртэй орон зайг нөхөх хэрэгтэй гэдэг тийм бас ойлголт байгаа юм болов уу гэж харагдаад байна. Мария Ресигийн номыг уншиж хахад бас нэг сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэхээр Rappler-ыг байгуулахаас өмнө ер нь Rappler-ыг байгуулсанасаа ч хойшоо сэтгүүл зүй, хэл мэдээлэлтэй сошиал медиаг нийгмийн өөрчлөлт авчрах боломжтой ийм байгууллага институт хэрэгсэл юм байна гэж. Тэгээд ер нь Rappler-ыг байгуулснаас хойш аюул олон компанид ажлыг бас хэрэгжүүлсэн байт юм лээ. Тэгэхээр яг асуух гэдэг асуулт нь юу гэхээр ер нь ингээд хэвлэл мэдээллийн байгууллага тэнцвэртэй байна гэд бас энэ тодорхой зүйлүүдийг одоо уриалахгүй байх тийм нийгмийн өөрчлөлтөд ер нь ямар хөө байдлаар ер нь оролцвол ер нь зөвхөлтэй байт юм бол яг Rappler-ийн туршлагыг харахад бол шууд улс төрийн асуудал руу ороогүй ч гэсэн одоо гамшигын үеэр мэдээлэл түгээгч гэдэг юм уу тийм өсвөглөн зогсоогч гэдэг юм уу. За сонгуулийн хувьд бол сонгогчдын бүртгэлийн тоог нэмэгдүүлэгч гэдэг юм гээд. Тэгэхээр яг нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд мэдээж тэнцвэртэй хамаагүй нэг талыг барьсан юм руу ороод иж болохгүй бах. Зүгээр ер нь нийгмийн өөрчлөлтийн хувьд бол ямар хөө байдлаар оролцох хэрэгтэй. Яг миний харж байгаагаар бол Монголд тийм олон хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой компанид ажиллах гэдэг юм уу те. Яг тодорхой хэмжээнд хийдэг байж магадгүй. Тийм өргөн хүрээнд хамарсан тиймэрхүү компанид ажлыг төдийлнө хийдэг юм шиг л харагдаад байгаа юм. Яг төслийн хэмжээнд хийдэг байж магадгүй. Яг Rappler-ийн яг ингэж хэлэхээр нөгөө ганцаараа хийгээд исэн юм шиг бас сонсогдчихж магадгүй. Rappler бол хэдийгээр одоо нөгөө нэг юу гэдэг Duterte-гийн засгийн газартай ингээд өчнөө шүүхийн асуудалтай тий. Зүгээр яг нэмэлт мэдээлэлхүүд Мария Реса ч юм бол нэгдүгээр Родриго Duterte-гийн одоо цахим орчинд одоо тархиугаалт хийж байгаа компанид ажлыг илрүүлсэн цоврал нийтлэлүүд авилга албан тушаалын хэргийг одоо илрүүлсэн цоврал нийтлэлүүд гих мэтчлэн одоо хийснээрээ 100 гаруй жилийн хорих ял одоо сонсох тийм одоо юу гэх эрсдэлтэйгэр бараг 3-4 жил шүүхийн асуудалтай ингээд явсан. Тэгээд өнгөж 24 онд сүүлийн зарган шүүх дээрээ хүчингү болоод тэгээд цагаатсан одоо хүн байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэдгээр одоо нийтлэлүүдтэй холбоотой ашигласан хуулийн заалтууднаас өөрснөө маш их одоо сонирхолтой. Нийтлэлтэй холбоотой нэг зүйл нь болохоор шинэ хууль батлаад тухайн нийтлэлийг нийтлэгдсэн өнгөрсөн цаг хугацаар ухрааж ашиглах байдлаар жишээлбэл ямар нэгэн байдлаар буруутан болох гэж үзсэн байх ч тий. Хөрөнгө оруулалт одоо байгууллага нь өөрөө хувийн хвшлийн компани байгаа бас тий. Тэгээ хөрөнгө оруулалт татсныхын төлөө магадгүй гадны агент одоо дотроос зайлс хийсэн гэх мэтчлэн тийм хачирхалтай заалтуудыг ашиглаж одоо юм хуулийн хэрэг тулгсан, зарга тулгсан ийм нөхцөл байдалтай байсан юм сэтгүүлч байгаад байгаа. Тэгээ ингээд хараад үзэх юм бол ер нь Duterte-гийн засгийн газартай хамтарч ажиллах боломжгүй юм шиг сонсогдож байгаа. Гэтэл яг түрүүний магадгүй сонгуультай холбоотой яг нөгөө нэг сонгогчдын эрсцийг нэмэгдүүлэх одоо ардчилсан энэ тий сонгуулийн процесс олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн тэр компанид ажил дээр бол сонгуулийн ерөнхий хороотойгоо хамтарч ажилласан байдаг. Тэгээд сонгуулийн ерөнхий хороотойгоо хамтарч ажиллаад хүмүүсийг одоо сонгогчийн одоо бүртгэлийн хуудсанд бүртгүүлэхийг уриалсан чинь сонгуулийн ерөнхий хорооны хүртэл системийн ачааллыг дийлэхгүй болоод за танах төртэй на компанид ажиллаа байж байгаа гэх ийм кейсүүд хүртэл гарч ирсэн. Тэгэхээр яг хэвлэл мэдээллийн байгууллага бол дангаараа бас энийг хийх гэдэгтэй би бас ёс зүйн хувьд төдийлөн санал нийлэхгүй. Номонд яг ингэж тодорхой заагаагүй байдаг. Гэхдээ Мария Реса ч гэсэндээ сүүлийн бүлэгтээ байдаг баха. Яг сэтгүүл зүйгээсээ халиад
advocacy буюу юм нөлөөллийн одоо ажлыг сонирхож эхэлж байгаа гэж одоо тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр тэр нь өөрөө сэтгүүл зүйн болон нөлөөлөл хоёрыг салгаж авч үзэж байгаа таас ерөөхдөө холбоотой байх гэж бодож байна. За сэтгүүлч нар болон хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбар ер нь ямар үүрэгтэй вэ гэхлээр баримт мэдээллийг цуглуулад нэгтгэн дүгнээд тийм ээ мэрэгжлийн байр сууриас одоо тухайн асуудлыг шийдэхэд эрх бүхий одоо этгээдүүдэд болон мэдж явах ёстой иргэдэд мэдээллийг хүргэх гэдэг бол хэвлэл мэдээллийн одоо салбарын үүрэг болохоос биш лобби хийх ус биш байхгүй. Тэгэхээр яг энэ чиглэлээр Rappler бол сонгуулийн ерөнхий хороо эсвэл дотоодын бусад одоо иргэний нийгмийн байгууллагууд бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллахаараа бол маш алдартай. Яг энэ номонд бол яг тэр талаар тийм дэлгэрэнгүй бол гараагүй л. Гэхдээ одоо бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хэдийгээр хэвлэл мэдээллийн салбарт өрсөлдөж байгаа нэг хэвлэл мэдээллийн өрсөлдөгч байгууллага мөн ч гэсэндээ улаан одоо юм цус гаргаж өрсөлддөг тийм өрсөлдөөний талбар биш. Цэнхэр талаа буюу одоо харилцан хамтдаа хөгжиж одоо нийгмээрээ өсөх тийм хэвлэл мэдээллийн салбарын бусад байгууллагуудтайгаа инновац шин туршлагаа маш нээлттэйгээр хуваалцдаг, хамтарч ажиллахаараа маш алдартай ер нь бол байгууллага. Тэгэхээр тэр утгаараа бас Филиппиний хэвлэл мэдээллийн салбарт ч гэсэн нэг шинэ салхи бий болгосон. Нобелийн их тайвны шагналыг 2021 онд хүртэхээсээ ч өмнө ер нь бол тайминг онц жилийн онцлог хүн гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ олон санаачлагуудаараа инновацуудаараа тэгээ бизнес загварыг яаж доктортой байлгах вэ гэдэг чиглэлээр өөрийнхөө тэр нөгөө оройлж Филиппин сайн туршлага нэвтрүүлж ирсэнараа үжээ олон улсад бас нэлээд танигдсан байсан юм л тий. Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа гэдэг дээр одоо тухайлбал нөгөө гамшигын үеийн кампанид ажиллана байгаа шүү дээ. Тэр чинь яг цунами маш их болдог Филиппинд. Тэгээд болсны дараа нас орсон хүнийтэй 3 оронтой тоогоор дандаа яригддаг байхад зөвхөн нэг хаштагаар бүгдээрээ тэр гамшигын мэдээллийг бүх хэвлэл мэдээллийн байгууллагаараа зэрэг одоо урьдчилсан байдлаар түгээдэг одоо хүртээмжтэй байх тал дээр хамтарч ажилласнараа нөгөө нас орсон одоо хохирлын тоо 2 оронтой руу орж буурч ирсэн гэдэг ийм бодит үзүүлэлттэй. Тэгээ Монголд ч гэсэн одоо уур амьсгалын өөрчлөлтөөс уялдаад зууд тэгээ дээрэс нь угалц одоо хууль салхи юу гэх тийм тийм гамшигуд маш их болоод байгаа. Гэтэл яг энэ үед нь урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдээд яг тухайн үедээ хамгийн хүртээмжтэй байдлаараа яаж мэдээлэл хүргэж болох вэ гэдэг одоо заавал кампанид ажиллахгүйгээр бүгд дор бүрнээ хариуцлагатайгаар одоо тэрийг мэдээж яг нэг нэгтгэх нэг хүчин зүйл байх шаардлагатай. Ингээд явах юм бол үр дүн маш сайн гарахаар юм билээ гэдэг бас туршлага эндээс авсан. Тий сошиал медиа нь одоо нийгэмд эрг өөрчлөлт авчрах бас нэг платформ болчиход байгаа тийм. Нөгөө талдаа болохоор бас сөрөг мэдээлэл түгээх, нөлөөлөх тийм сөрөг зорилгоор буруу зорилгоор нөлөөлөх ийм бас платформ хэрэгсэл болчиход байгаа. Тэгэхээр яг Филиппиний хувьд бол яг номон дээр гарч байгаа бол Дүтертигийн одоо трол арим гэх юм уу тийм. Сошиал дээр Дүтертиг дэмжсэн эсвэл Дүтертигийн дайснуудыг одоо нэр хүндийг хутаасан ч гэдэг юм уу. Иймэрхүү мэдээллийн операцууд бол яваад идэг тийм. Тэгэхээр яг энэтэй холбоотой ямар сонирхолтой зүйлүүд ер нь ажиглагдсан бэ? Яг ингээд яг бид нар бол баримт шалгагчдын хувьд бол хуурамч мэдээлэлтэй трол арим бот гэдэг талаар ойлголттой ер нь бодит жишээнүүдийг бол мэдж байгаа тийм. Гэхдээ яг Филиппиний хувьд бол яг онцлог ер нь сонирхолтой санагдсан зүйл нь юу вэ? Тэр хар тамхины тань амир тийм. Тэрний чинь одоо хамгийн Барсилд нас орсон охины зургийг ерөнхийлөгчийн зөвлөх хүн постлохдоо хар тамхичид энэ охиныг ингээд зэрэмдэглэж хайжээ. Филиппинд болсон мэтэр ингээд явуулчихна. Тэнгуут олон нийт хөө ямар амир юм бэ хар тамхичид чинь бүр ийм зэрлэгшээд ийм амир. Эдрийг одоо алж л байвал болно. Гэт нөгөө нэг суурай тавиад өгсөн аль хэдийн. Үүнтэй бас адилхан одоо эрх баригчдын бодлого шийдвэрийг дэмждэг нөгөө олон дагагчдаа нөлөөлөгчтэй. Тухайлбал одоо улс төр ярихаас өмнө одоо ийм садар самуун зурцлсан ийм богино хувцастаа ингэж бүгдээрээ суугаад ингэ ярьж байдаг тийм хамтлагийн одоо гоо сайхан бүсгүүчүүд гинтхэн улс төр яриад эхэлдэг ч юм уу тийм. Энэ минь үйл явцынх нь өмнө нь арт түмнийхаа гэх юм уу те олон нийтийнхаа хэрэглэгчийнхаа тэр нөгөө нэг үзэл санаа ойлголтыг ингээд бэлдээд өгчдөг, хөрсөө бэлдээд өгчдөг. Тэгээд тэрний дараа юу ч хийсэн тэд нар хүлээж авахд бэлэн болдог. Тийм байдал нь амар одоо зөвүүн гэх юм уу? Тийм байд санагдсан. Тэгээд яг тэр болохоор яг одоо ч гэсэн бид нарт нөлөөлөд л яг ингээд бэлтгэгдэл байгаад байгаа байхгүй. Тэгээд ямар нэгэн одоо мэдээлэл гарахаар одоо түрүүний ярианд хэлсэн эсэргүүцэгчд дээ шүү дээ. Тэд нар чинь бас
өөр зорилготойгоор ингэж орж ирж байгаа ч гэсэн харагддаг. Ер нь ингээд сошиал медиаг яг ингээ амьдрал дээр ингээд зөвхөн жижигхэн гэр бүлийн хүрээнд яг тэр ийм орчин ингээд ороод ирсэн ийм хар мэдрэмж надад төрөөд байгаа. Тэг нөгөө одоо мэдээллийн операцийн бас network болгоод тийм зураглаад харуулсан байсан. Тэгсэн чинь 3 одоо үндсэн их сурвалжаас одоо Duterte-г дэмжсэн эсвэл Duterte-гийн дайснуудыг гутаасан тиймэрхүү мэдээлэлүүд гарч ирээд тэр бас айгүй сонирхолтой санагд. Яг ингээд энгийн үнээр бол харахад тухайн одоо сошиал дээр явж байгаа мессежүүд ингээ айгүй олон газар тийм ингээд олон хүн дэмжиж байгаа юм шиг харагддаг юм. Яг мэдээллийг сурвалж аваад үзэхээр айгүй цөөхөн субъектүүд байдаг тийм. Бас Монгол дээр яг энэ асуудал ингээд буудлахаар яг энэ тролл гэх юм уу тийм хурамч аккаунтууд зүгээр юм хэвийн үзэгдэл болцсон юм шиг санагдаад байгаа. Хүмүүсийн одоо үгийн сантай зүгээр ингээл энэ бол байдаг юм те. Энийг одоо улс төрийн зорилгоор магадгүй маркетинг зорилгоор энэ ашиглахад ямар ч асуудалгүй гэдэг тийм хөвшмөл ойлголт бас үүсчээд байгаа юм болоо гэдэг айдас байгаад байгаа. Тэгэхээр яг энэ талаас нь харах юм бол яагаад бид нэр юу юм болчих вэ? Филиппинд ингээд Мария Ресагийн те энэ бол хэвийн зүйл бол биш. Энийг улс төрийн зорилгоор одоо буруу зорилгоор ашиглаж гин гэдэг тэр ойлголтыг өгөөд байдаг. Гэтэл яг Монгол дээр яг энэ одоо үнцэг дуул нь бас ер нь хаана байгаа юм бэ? Талаас харах юм бол ерөөсөл олон нийтийн хил мэдээллийн суурь боловсрал цол байгаа учраас энийг бид нар нэг талаас хүлээн зөвшөөрж байна. Хоёрдугаарт хэвийн зүйл мэтэр ойлгож байна. За яг хөө Филиппинд ч гэсэн бас гардаг л да. Одоо амжиргааны их өсөр амин зулган бас болж байна. Яг одоо намайг ч гэсэн одоо декреттэй нөгөө шинэ ээжүүдийн групп билүү дээ. Тим группуд байдаг шүү дээ тэнд болоо. Тэгээ тим нэг группд байж хахад нөгөө гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээжүүдэд зориулсан одоо троллоор ажиллах ажлын зарууд өдөр өдөрт мөнгөний дүнжтэй юм уу тий. Бас их явдаг л байсан. Одоо ч гэсэн явж л байгаа гэж бодож байна. Тэгэхээр тэр чинь өөрөө ингээд зүгээр хөдөлмөрийн хэлбэр рүү бараг ирэхэд ингээд орсон байгаа. Тэгээ яагаад бид нар тэрийг хүлийн зөвшөөрөөд байгаа вэ? Гэдэг маань нэгдүгээр хил мэдээллийн суурь боловсрал таараатай холбоотой байх. Хоёрдугаарт магадгүй бас эдэн төгрөгийн хэрэгтэй байгаад байж магадгүй тий. Тэгээ энэ дээр бас яг нэг ялгааг сүүлийн үед би бас нэлийн бодоод байгаа нь ер нь бол арга барил одоо мэдээлэл түгээх арга барил ялгаатай байгаа нь өөрөө бас тийм үнэн мэдээлэл түгээх гэдэг байгаа хүмүүсийн одоо нэг ялгарх онцлог юм уу гэх юм уу. Тухайлх юм бол яг би үнэн бодиттой мэдээлэл түгэж байгаа бол миний мэдээлэл угаасаа л үнэн учраас угаасаа л хүмүүс итгэл энийг түгээгээл одоо хэрэглэнэ гэдэг тийм итгэлтэй байна тий. Гурам тэгэхээр би ингээд ямар нэгэн юм одоо юу гэдгийг хэвийн бус арга ашиглаж магадгүй троллууд хөсөлж тий түгээл гэхээс илүүтэйгээр за их л удаж Facebook дээр бол нөгөө аль биесны бүүстийг нь хийх тэр нэгэ спонсордыг харагдсан шүү дээ тий. Тийм л арга ашиглах байх үнэн бодит мэдээллийг түгэж байгаа хүмүүс бол яалтчгүй надаа энэ мэдээллийг олон хүмүүст хүргэснээрээ өөр ирэх ашиг байгаад байна тий. Магадгүй би сонгуульд сонгогдох гээд байна. Эсвэл манай компани ирэх ашиг хамгаалагдах гээд энэ ч гэдэг юм тий. Ийм байгаа нөхцөлд би нөгөө цаад ирэх ашигаасаа татгалзаж чадахгүй учраас ийм далд аргыг ашиглаж одоо мэдээлэл түгээдэг гэж магадгүй тий. Ер нь бол одоо ингээл зүгээр худалдаа 8 эрхэлдэг хүмүүс ч гэсэн нар ашиглаж л байгаа тий. Маркетингийн чиглэлээр ашиглаж л байгаа. Гэтэ зүгээр юм. Чи ер нь бол одоо юу гэдэг өнөөдөр би нэг байр суурь илэрхийлэнгүүт та хоёр сонсоод за энэ бол нэг л хүний байр суурь юм байна гэж бодох юм асуул тий. Гуруула тэдэрт очиж тгийг хэлчихье гэж өгсөн хувилдаад ганцхан миний байр суурийг бид гурвын байр суурь мэтэр харуулах гэдэг бол өөрөө миний амнаас ямар үг гарч байгаа вэ? Миний контент юу вэ гэдгээс өгүүлхэмараад контекст дээр хурм хөлчихөж байгаа юм. Тэр нэг этик моралын ялгаатай байдал ерөөсө бодох сөхөөгүй л байна л да яг үнэ. Сөхөөгүйч байлгаж чинь завгүй ойлгож байна. Өдөр болго entertainment бас өгч ийн бид нарт тий. Post fact.